Энэхүү контент манд багахан зэргийн спойлер агуулсан тул анхаарна уу. No accidents, no coincidences, no escapes. You can't cheat. Hello YouTube, энэхүү бичлэгийг үзэж буй өглөө өдөр орой минь. Тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгээр өмнөх бичлэгнийхаа төгсгөлд ярьснараа ер нь Final Destination-ы тухай тэгээд саний шинэ ангийн тухай бас нэлээд юм ярих гэсэн бодол байна. Тэгээд тэрүүгээр Final Destination цувралын бүх ангиуд гэдэг бичлэгээ эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр мэдээж хүн болгон тодорхой хэмжээнд өвхлээ сайхан айдас байдаг. Тэр дундаа ямар нэг аимшигтай ослын хохирогч болж нас барах айдас бүрэх байдаг ах гэж бодож байна. Тэгвэл яг энэ айдас дээр тулгуурлаж Джеймс Вонг найруулагч 2000 онд Final Destination гэдэг киногаа бүтээсэн байдаг. Тэгээ түүнээс хойш 25 жилийн турш 6 кино цуврал бүтээл болж өргөжсөн байна. Тэгвэл өнөөдрийнхөө бичлэгээр би энэхүү цувралын сонирхолтой фактууд болон өөрийнхөө өнцгөөс хэрхэн ирэмбэлсэн байгаад мөн сая шинээр гараад буй Final Destination Bloodlines гэдэг киноны ревю гээд сонирхолтой хэсгүүдийг бэлдсэн байна. Тэгээд бичлэгрээ орцгоё. Юун түрүүнд энэхүү цувралтай би өөрийнхөө анх танилцсан түүхээсээ хуваалцъя. Би ер нь багын аимшигын кино, сүнс чөтгөр тийм юмнаас их айдаг. Туул ажилтай, туулайн зүрхтэй хүүхэд байсан. Тэгээд одоо ч гэсэн тодорхой хэмжээнд ер нь тийм аимхаа гэж хэлж болно. 2000 оны ихэнх үед ухаан орсон яг манай үеийнхэн бол одоо цувралын яг энэ хамгийн iconic хэсгийг мэдчих байгаа. Тэгээд намайг ч гэсэн яг энэ цувралд оруулсан анги бол 2 дугаар анги нь байдаг. Анх 2 дугаар ангийг үзээд амар айжснаа маш сайн сандаг. Яагаад сандаг вэ гэхээр яг 2 дугаар анги дээр гардаг юм дэгээтэй хүнээс олж лифтэнд тавьчуулж өгдөг хэсэг байдаг. Тэрнээс олж би бүр хар дарж зүудлээд маргааш аав ээж маань лагаар ширгэлсэн чи яг тийм тэр нөгөө дэгээтэй хүнийх нь дүрс гарч иж байсан байдаг. Man with hooks. Man with hooks. Is that a sign? Oh my god. Одоо ингээд эргээд харахад ер нь намайг бүр хамгийн амар айлгаж байсан аимшиг кинонуудын нэг зүйсор Final Destination ордог байгаа. Аимшиг кинонууд дээр хөвчлэн ямарваа нэг сүнс чөтгөр аимшигтай үлгэр домгийн аратан амтан бүр цаашлаад зогсоогдошгүй цуврал алуурчид гээд ямар нэг юм эсрэг талын дүртэй байдаг. Харин Final Destination цуврал маань иймэрхүү эсрэг талын дүргүү байдагаараа бусдаас илүү онцлог байдаг. Ягаад гэвэл үхэл тань руу хизээч хаанаас ч ирж болно гэдгийг одоо харуулах зорилготой гэж би дотроо боддог. За одоо харин энэхүү цувралынхаа шинэ анги болох Final Destination Bloodlines киноны тухай өөрийнхөө сэтгэлийг богинохоо илэрхийлье. Энэ киноны тухайд надад ямар ч тийм хүлээлт бүр 7 өдрийн өмнө л маа найзууд бүүнөрөө кино үзье гэсэн санал гаргаад тэр үед анх мэдсэн байдаг. Би бүр багаасаа айдаг байсан цуврал болохоор нэг талаар одоо багийнхаа айдтай нүр тулах зорилготой энэ киног үзсэн. Киног үзэж гарч ирээд ер нь бол жоохон сэтгэл дундуур байсан. Зарим нэг зүйлүүд илүү гоё креатив, сторины хувьд ч гэсэн илүү гоё тайт зохиолтой байж болох байсан шиг санагдсан. Гэтэ ерөнхийдөө бол киноны хувьд дайггүй үзэж байх явцтай бол үүдтэйгээ хараагүй тийм сонирхолтой кино бол байж чадсан. Найруулагчаар нь 2 найруулагч хамтарч ажилласан байдаг. Тэгээд би хоёулангийн ерөөсөө мэдэхгүй юм байлаа. Тэгээд өмнө нэг лөө 2хан кинон дээр хамтарч ажиллаж исэн юм найруулагч нар байсан. Миний хувьд бол Letterboxd дээр нэг 2 хагас ч юм уу хөр хэмжээний кино байсан гэж бодож байна.
За одоо харин энэхүү цувралын тухай надад сонирхолтой санагдсан хэдэн фактуудын тухай сонирхуулъя. Хамгийн түрүүнд энэхүү цувралын маань эхний анги болох Final Destination нь тухайн үеийнхээ алдартай supernatural цуврал болох X-Files-ийн нэг ангийн зохиол болж бичигдэж байсан байгаа. Тухайн үедээ яг бүрэн анги болж чадаагүй. Тэгээ санаа маань үлдсэн. Тэр санааг Джеймс Вонг найруулагч аваад илүү гүн дарк зохиол болгож бичээд бидний мэдэх Final Destination кино бүтээсэн байдаг. Эхний ангийн хамгийн эхний онгоц сөндөг хэсгийг найруулагч маань жинхэнэ амьдрал дээр болсон тохиолдолоос сэдвэлж бүтээсэн байдаг. За энэхүү цувралын туршид 6 кинон дээр 5 найруулагч ажилласан. Тэгээ миний өмнө дурдсанчлан Джеймс Вонг биш шүү. Джеймс Вонг 1 болон 3 дугаар ангийг, 2 болон 4 дугаар ангийг Дэвид R. Эллис найруулагч, харин 5 дугаар ангийг Стивен Куэл, сүүлийн Bloodlines ангийг Зак Липовски болон Адам Стейн гэдэг найруулагч нар найруулсан байна. Бас нэгэн сонирхолтой баримт байдаг. Кинон дээр гардаг олон дүрүүдийн маань нэрүүд дээр үеийн Холливуудын алдартай аим шиг кинонуудын найруулагчийн нэрээр нэрлэгдсэн тохиолдлууд их байдаг. Тэр дундаас миний хамгийн сайн мэдэх нь Альфред Хичкокийн нэрийг референс болгож Билли Хичкок гэдэг нэртэй дүр байдаг. Энэхүү цуврал маань ер нь бол гол дүр гэж байхгүй, анги болгон өөр гол дүртэй өөр групп хүмүүсийн тухай гардаг. 6 киноны туршид 2 жүжигчин яг нэг дүртэй дахиж тоглосон байдаг. Нэг нь болохоор алдартай жүжигчин Тони Тод тэгээд оршуулгын газрын моргийн хүний дүр тоглодог жижигэн рол байдаг. Яг дүрдээ бүр иргэн ирсэн жүжигчин бол Али Лартер гэдэг 1 болон 2 дугаар анги дээр яг өөрийнхөө дүрээр иргэн ирсэн байдаг. За эцэст нь сүүлийн мэдээ байна. Зурлын маань шинэ анги болох Final Destination Bloodlines нь нээлттэй хийсэн эхний 7 хоногт франчайзын хамгийн их ашиг орлоготой нээлтийг хийсэн бол 3-7 хоногийн дотор цувралынхаа хамгийн өндөр нийт ашиг орлогыг олсон кино болсон байгаа. Тэгээд үүнээс харвал 14 жилийн дотор энэхүү цувралын фэнүүд ямар их хүлээж байсныг анзаарч болно. Одоо харин энэхүү цувралынхаа бүх кинонуудыг өөрийнхөө өнцгөөс хэрхэн ирэмблэснийг сонирхуулъя. Тэгэхээр 6 кино маань үйл явдлын хувьд бүгдээрээ ер нь ойролцоо төстэй үйл явдалтай байгаа. За би бол эдгээр кинонуудыг хооронд нь харьцуулаад кино тус бүртээ өөрийнхөө хамгийн таалагддаг хэсгүүдийг дурдъя гэж бодож байна. 2000 онд нээлттэй хийсэн Final Destination маань эхний анги байсан учраас энэхүү ертөнцийгөө танилцуулах, ертөнцийнхөө дүрмүүдийг үзэгчдэд ойлгуулах гээд гол чухал зүйлүүдийг маш сайн хийсэн гэж би бодож байна. Яг үзэгчд фэнүүдийн хувьд сүмжлэлтэй ханддаг нэг зүйл нь юу вэ гэхээр кино маань гол зүйл болоход үхлүүд маань график биш буюу одоо цуснууж багтай тэгээд нэлээд бусад ангиудтай харьцуулахад арай юм сул байсан гэдгээр нэлээд шүүмжилдэг. Надад амар юм үлдсэн үхлийн хэсэг нь болохоор хамгийн сүүлийн үхлийн хэсэг гэдэг манай гол дүрүүдийг ингээд үхлийг ялчлаа гэж бодоод амар юм тайвширсан байжсэн чинь гинт нэг зарлалын самбар хийсч ирээд нэг нь алцдаг. Тэгээд энэ 2000 онд нээлттэйсэн энэ эхний ангийг би A tier-д байрлуулсан байгаа. Дараагийн анги болох Final Destination 2 нь 2003 онд нээлттэй хийсэн байдаг. Өмнө би дурдсанчлан миний хамгийн анх үзчихсэн Final Destination-ы анги бас намайг хамгийн их айлгаж байсан кинодын нэг. Тэгээ тиймдээ ч айгүй ностальжик, одоо хүртэл би маш сайн хийгдсэн сонирхолтой кино гэж боддог. Тэгээ би өмнө дурдсан тэгээтэй хүнээс гадна надад сонирхолтой санагддаг хэсэг гэвэл мотоциклтэй залуу нөгөө шатанд нүдээ золгуулж өгдөг хэсэг байдаг. Тэр хэсэг тэр чигээрээ ер нь бол нэлээд намайг амар тухгүй болгодог. Анх үзэж явах ч гэсэн бүр амар хэцүү санагдчихсэн. Тэгээ энэ анги мэдээж надад хамгийн их айц төрүүлсэн, надад хамгийн их таалагддаг анги учраас би S tier-д оруулсан байна.
Final Destination 3 маань 2 дугаар ангиас 3 жилийн дараа буюу 2006 онд нээлттэй хийсэн байдаг. Үзэгчдийн сайн мэдхээр галзуулгантай анги байгаа. Энэхүү кино маань үзэгчд болон сонирхогчдын дунд нэлээд холимог сэтгэлдэлтэй байдаг. Заримд нь маш их таалагдсан, заримд нь таалагдаагүй байдаг бол би яг таалагдаагүй талд нь илүү байдаг. Яагаад гэвэл энэ анги дээр өмнөх 2 ангитайгаа харьцуулахад маш их special effect-үүд орж ирсэн. Тэгээд тэд effect-үүд нь ч гэсэн яг кинон дээр маш муу харагдаж байгааг хүн болгон ер нь анзаарах байх. Тэгээд тийм ч учраас маш олон хүмүүс тэр талаар нь өмнөх 2 ангиас нэлийн чанарын хувьд доошоо унсан гэж үздэг. Энэ ангиас надад сонирхолтой санагдсан үхлийн хэсэг гэвэл 2 гот гэх юм уу, эмо гэх юм уу 2 хос байдаг. Тэрнийхээ эмхтэй нь ийм хадаасны буу яг дагцнаасаа ингээд амар олон буудулж өгдөг хэсэг байдаг. Тэр хэсэг надад амар эвгүй гүн үлдэж байсан. Тэгээд энэ ангийг би сул гэж бодож байгаа учраас би тэр рүү орсон байна. Энэхүү зурлын маань 4 дахь анги буюу The Final Destination эсвэл Final Destination 3D буюу анхны 3D анги байгаа. Тэгсэн хэдий ч энэхүү анги маань миний tier list-д анхны C tier-д орж байна. Ягаад гэвэл энэ анги маань өмнөх 3 дугаар ангитай төстэй маш олон special effect ашигласан. Тэгээ аль нь ч гоё сайн харагдуулж чадаагүй. Дээр нэмээд киноны маань зохиол бусад ангиудаа бодвол хамгийн сул зохиол нь байсан. Final Destination-ы кинонууд яг тийм киноныг тийм гоё утга учиртай зохиол дээр суйрлаагүй ч гэсэн энэ анги бол бусад ангиудаа бодвол хамаагүй сул зохиолтой байсан. Тэгээ энэ анги дээр надад хамгийн сонирхолтой аимшигтай санагдсан үхэл гэвэл гол дүрийн залуугийн маань найз охин нэг урсдаг шатанд авчуулагдаад одоо махан татш болдог хэсэг байдаг. Тэр хэсэг надад яг үгүй анх үзэж байхдаа амар муухай санагдчих байсан. За сүүлээс 2 дахь анги бол Final Destination 5 2011 онд нээлттэй хийсэн байдаг. Энэ ангийг би анх нээлттэй хийж байхад нь кино театрт ангийнхантайгаа үзчихсэн айгуу сайн сандаг. Бас өмнөх ангитайгаа адилхан 3D тэгээд бас өмнөх 2 ангитайгаа адилхан маш олон special effect-үүд ашигласан. Гэхдээ сайн юм нь тэдгээр зүйлүүдэд маш сайн хийж чадсан. Тийм учраас энэ анги маань A tier рүү орсон байгаа. Энэ анги дээр гардаг ихэнх одоо үхлийн хэсгүүд маань маш сонирхолтой, теншн өндөртэй байдаг юм шиг надад санагддаг. Бусад ангиуд маань ихэвчлэн зүгээр л нэг өөр нэг үхлээр дуустдаг бол энэ удаагийн үхэл маань тийм плот твисттэй байснараа илүү сонирхолтой байсан гэж би боддог. Энэ ангиас надад хамгийн сонирхолтой, аимшигтай санагдсан хэсэг гэвэл мэдээч тэр нүдний лазерт дулдаг хэсэг байна. Тэр хэсэг бол надад амар тийм helpless, амар painful, хэцүү санагддаг. Хамгийн сүүлийн буюу цуурлын маань шинэ анги болох Final Destination Bloodlines-ыг би бол энэхүү tier list-эндээ B tier-д оруулсан байгаа. Яг тэгвэл яг 1 болон 5 дахь анги шиг миний сэтгэлд бол хүрч чадаагүй. Бас яг нөгөө 3 4-ийг бодвол бас арай дээр гэж би бодож байгаа. Тэгээ тийм учраас яг одоо B-гийн дээгүүр tier рүү н оруулж байна. Тэгээд бичлэгнийхэн төгсгөлд энэхүү цуврал маань мэдээж 2000 оны ихэнх үеийг байлдан дагуулсан аимшигын кинонуудын нэг. Би бичлэгний өмнө бичлэгнийхэнд хэлсэнчлэн бусад кинонуудаас нэлээд онцгой санаатай, үйл явдалтай кинонууд байдаг. Тиймдээч кинонууд маань тийм гүн утга учир холбоотой үйл явдлууд, тийм комплекс зүйл ерөөсөй харуулахыг хичээгээгүй аль болох энгийн санаагаа, энгийн сайн өглүүдээр одоо дүүрхийг хичээсэн юм шиг санагддаг. Тэгээ зарим нь амжилттай болсон, зарим нь амжилтгүй болсон кинонууд байна. Жилийн өмнөөс өөрийнхөө ийм багч, томч ийм айдаг байсан айцуудтайгаа нүүр тулж эхэлж байгаа. Тэгээ тэдгээрийн нэг нь хүү цуврал руу эргэж одоо орох үйл явц байлаа. Тэгээд энэхүү бичлэгийг үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай. Bye. За тэгэхээр
энэ бичлэгийг хийх гэж нэлээд удаан төлөвлөсөн. Тэгээд төлөвлөж явах явцдаа бас нэлээд олон шинэ бичлэг хийх санаанууд төрсэн байгаа. Тэгээд дараагийн бичлэг дээр би сайхан шинээр үтсэн Predator-ын шинэ бүр хэмжээний анимашны тухай ярих гэж бодож байгаа. Тэгээд тэрний тухай бас нэлээд баг зэрэг судалгаа хийж байгаа. Тэгээд бас гоё бичлэг хийнэ гэж бодож байна. Яа энэ хүртэл үтсэнд баярлалаа. Тэгээд бичлэг болгон дээр пост кредит син үлдээн гэж бодож байгаа. Тэгээд эдгээрийг үзэж байгаа хүмүүс байвал олбор шар өнгөтэй эможи үлдээгээрэй. Тэгээд баярлалаа.